Бүгдээрээ ойд тоо толгой нэгсэн үед хөнөөл учруулдаг нэгэн зүйл ирвэхийн тухай хамтдаа мэдэж авцгаая. Эгэл бэрэн сүлд ирвэхээ 1 жилийн амьдралын мөчлөгтэй өндгөөр өвөлждөг. Ирвэхээ 8 сарын дундуур эвцэлдэн эмэгчин модны мөчөр дээрх өөрийн хүүхэлдэйн хонгион дээр бөмбөлгөрхүү бүрзгэр цагаан оройдоо дугуй бараан толовтой гадуура бүслүүртэй өндгөө багц багцаар шаххан эмх журамтай байрлуулан өвөлжүүлдэг. Нэг багцанд ойролцоогоор 230-аас 300 өндөгтэй. Хавар өндөгнөөс дөнгөж гарсан хүрэнцрүүд шилмүүс навчаар хооллоно. Хүрэнцэр 5 удаа гуйжиж 30-аас 35 мм болно. Түүний хэвлийн 4-өөс 7 дугаар цагирганы зоонд шаргал, бор шаргал 4 сайзан багц. Хэвлийн төгсгөлд 1 толгоон хойно. Хэвлийн 2, 4, 5 дугаар цагиргын 2 хажуу талд хос бэрэм багц бор үстэй. Улмаар 7 дугаар сарын сүүлээс модны мөчөр дээр бор шаргал сэвсгэр хонгионд хүүхэлдэлдэг. Хүүхэлдээ нь 15-аас 20 мм урт гялгар хүрэн өтгөн бус богино шаргал багцархуу үсэн бүрхүүлтэй. Домборхуу богинохон дэгээлэг шивээтэй. 7-оос 15 хоногийн дараа ирвэхээ гарна. Ирвэхэд бэлгийн диморфизм сайн хөгжсөн. Ирэгч нь бор хүрэн урд далавчны хойно тод цагаан таслалрахуу толботой, сахал нь самархуу, дэлгэмэл далавчны урт нь 25-аас 30 мм. Харин эмэгчин бүдүүн махлаг, бор саарал үсээр хучигдсан, сайн хөгжсөн хүлтэй. Харин далавч богиносч дөнгөж мэдэгдэм төдий болсон учраас нисч чадахгүй. Тиймээс хонгион ойролцоо бэлгийн даавраа ялгаруулан эргчин хүлээх ба эргчин тэр дорноолж ирдэг байна. Монгол орны хангай хөвсгөл хинтийн уулархаг мужийн шинсэн ойд зонхлон хөнөөл учруулах ба эдэш дижил хомссон үед навчит мод тэр бойтгой бутлаг өвслөг ургамлаар хүртэл хооллоно.